сайн байцгаана уу та. Юуны өмнө би энд намайг од гэдэг MSS Group-ийн ерөнхийлөгч ажилтай. Тэгээд өнөө ожирл захирал техник шилтгаанаар ийж амжсангүй тэгээд та бүхнээс бүгднгөөс нь хүлцэл өчөөд намайг энэ өөрийнх нь хэлэх байсан би та бүхнээс өөрөд уламжиж өгнө гэж хүсснийг би одоо шасчихлаа. Шилжилтийн 25 жилийн бизнес эдийн засгийн шилдгээр тодруулсанд Монголын залуучуудын холбоо, залуу үдс сан болон бусад оролцсон хүмүүст юуны өмнө талархал илэрхийлье. Амралтын өдрөөс хугаслан итгэл сонсохоор ирсэн эрхэм зочид залуус та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Шилжилтийн тодорхой 25 жилд монголчууд бид хувийн өмчгүй шахан байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болсон байна. Энэ үеийг бүтээлсэн манай үеийн залуучууд тэдний байгуулсан олон зуун үндэсний компанийг төлөөлүүлэн надад энэ шагналыг өглөө гэж ойлгож байна. Өнгөрсөн 25 жилд олсон амжилт гаргасан алдаа оноогоо нэг цэгнээд эх 25 жилд бид юуг анхаарч ямар зорилго тэмүүлэлтэй байх вэ гэдэг дээр өөрийн бодлоо хуваалцъя гэж бодлоо. Хүүхэд насны мөрөөдөл ирээдүйн тухай төсөөлөөс яриагаа эхлэе. Бидний үед Facebook, Instagram гэж байсангүй. Харин нэг дурсгалын дэвтэр гэж байсан. 10 жилд хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд ангийнхнаараа аялуулж дурсгалаа үлдээдэг. Хүүхдүүд голдуу мөрөөдлөө ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэр зурдаг байсан. Би бас их мөрөмдөх хүүхэд байсан юм шиг байгаамаа. Энд пост гэж бичсэн байшин байгаа шийдэл энд бол жишээлбэл төв шууд юм шиг байгаа юм. Хажууд нь офис гээд өндөр байсан зурчихсан. Тэр нь Central Tower юм шиг. Өөр нэг дэвтэр дээр Coca-Cola гэсэн бичгтэй байшин, цаана байгаа өндөр байшин дээр нь 5 хошуутай бараг л өнөөдрийн MSS-ийн лого шиг харагдчих болохоор бүр сүүлийн зургуудыг олж хараад маш их гайхсан. Тэгээд мөрөөдөл зөнтэй байдаг юм байна. Бас мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон. Дурсгалын дэвтэд 1983 онд буусан мөрөөдөл 2001 онд биелээ олж 100 гаруй жилийн түүхтэй Coca-Cola компанитай бид хамтран ажиллах болсон. Энэ хугацаанд манай залуучууд дэлхийд тэргүүлэгч Coca-Cola брендинг үйлдвэрлэл, технологи, маркетингийн ноу-хауг Монголд нутагшуулж 200 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын дотроос ахиц хөгжлөөрөө тэргүүлдэг шилдэг хамт олон болсон бидний өнөөдрийн бахархал юм аа. Бидний 25 жилийн өмнө бизнесээ эхлүүлэх үед улс орны эдийн засаг байдал ямар байваа? Шилжилтийн хямрал эд газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт дооцогтой хүрч 1 тэрбум долларч хүрэхгүй болсон юм байсан. Энэ одоогийнхоос эдийн засаг 10 гаруй дахин жижиг байсан гэсэн үг. Инфляц жилд 250% хүрч айлууд хүнсээ картаар авдаг, аж үйлдвэрлэл юм уч хөдөө аж ахуй, барилга дэд бүсгсэн гол салбарууд бүгд гүнзгий хямралд орсон ийм үе байлаа. Ийм үед найзуудтайгаа нийлж хувийн бизнес эхлүүлж байсан. Анхны офис маань урт цагааны уртхан талд хуучин цэцэрлэгийн байшинд түрээссэн жижиг өрөө байсан юм. Саяхан тийшээ очиход буулгаад оронд нь өндөр байшин байсан байлээ. Дээд сургууль төгсөж ирээд төвийн эрчим хүчний системд ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн судалгаагаар Швейцарын Электроват компанид 2 сарын хугацаатай ажиллах завшаан тохиолдсон юм а. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөөх бизнес гэж асуудалд шийдэл гэж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмсэн мэргэжлэрээ ажиллах боломжтой ийм оюуны гоё бизнес байдаг юм байна гэдгийг анхаарсан. Ийм компанитай болох юмсан гэж мөрөөдөл анх тэгж тэнд төрсөн юм а. Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө гэх юм бидэнд үнэхээр байсангүй. Түрээсийн оффист нэг ширээ 4 сандал нэг бичгийн машин тавиад л ажил хийж байлаа. Шилжилтийн их үед бид мөнгөгүй ч гэсэн хамгийн гоё нь мөрөөдөлтэй, мөрөөдлийнхээ төлөө ажиллах их чөлөөтэй болсон явдал байлаа. Хоногийн 24 цагаас 15-16 цагийг ажиллаа зориулдаг. Заримдаа ч бүр хонж ажиллаж тохиолдол зөндөө гардаг байсан. Дээд рекорд нь тасралтгүй 36 цаг ажиллаж байсан тийм тохиолдол байсан. Одоогийн шиг интернет гэдэг юм байхгүй болохоор мэдээлэл хомс, цаг их зарж тооцоо судалгаа хийдэг, мэдээлэл олж авахын төлөө асар их хүчин чармайлт чаддаг юм уу байсан юм аа. Ингээ бодохоор бизнест оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуунаас цаг хугацаа юм гэж одоо бодогддог. Ажлын гараагаа эхлүүлсэн эрчим хүчний салбарт хийсэн ажлуудаараа бид бахархдаг. Булган мөрөн, Арвайхээр Баянгор, Мандал говь 5 тухай холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамуд барьж төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсан аймагуудыг байнгын тогтоо болгож байлаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж байхдаа тээж явсан цахилгаан станц барих мөрөөдлөө
ухаан удгийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн юм а. Энэ бол говийн нөхцөл тохирсон хуурай хөргөлтөд ус баг хэрэгэлдэг орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм а. Сүүлийн үед манай залуучууд нар салхины станц дээр сэргээгдэх эрчим хүчний зөрчнийг бүтээн байгуулалтад амжилттай оролцож байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл харилцаа холбооны салбар байдаг. Өнгөрсөн 25 жилд харилцаа холбооны салбарт төрөөс зөв бодлого хэрэгжүүлсэний дүнд өнөөдөр монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутхгүй тэрч бүхэл зарим хөгжсөн улс орнуудаас төрүүлж алхаж байна. Бид энэ салбарт харьцангуй сүүлд буюу 10 гаруй жилийн өмнө хөл тавьсан ч маш хурцсан ахиж өнөөдөр Unitel Group маань IPTV, 4G, гэр интернет, Lug TV зэрэг нийтийг хамарсан олон шинэ үйлчлэгийг анх түрүүн орон даяар хэрэглэгчдэд хүргэсэн. Монгол улс 4G сүлжээг орон даяараа нэвтрүүлсэн гэдгээрээ дэлхийд 25 дахь улс болж бүртгэгдсэн бол IPTV нэвтрүүлсэн 26 дахь орн болсон. Өдгөө орон даяар 170 мянган айлд Univision-ийн үйлчлэгээ хүрчээ. Гэр хороолол хөдөө орон нутгийн аль ч гэсэн интернетэд холбогдох боломжийг гэр интернет үйлчлэгээ бүрдүүлж 70 мянган өрх холбогдоод байна. Зурагтын сувгууд, кино контентийг хаана яваа газараа үзэж болдог Lug TV үйлчлэгийг авч байгаа хүний тоо 100 мянга хүрээд байна. Unitel бол харилцаа холбооны салбарт үндэсний мэргэжилтнүүд Монгол инженерүүд бие даан хөгжүүлсэн төсөл. Үүнийг гадны мэргэжилтнүүд ирж үзээд Монгол залуучуудын ур чадварыг үнэлж байгаагаа нуудаггүй юм а. Ухаан удаг бол монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхайн дэд бүтцийн том төсөл юм а. Орчин үеийн дэлхийн жижигхэн уул уурхайн том төслийг монголчууд бид бие даан хэрэгжүүлж чадна. Монголоор өгсөн нүүсний брендийг бий болгож дэлхийд гаргана гэсэн зорилго тэмүүлэл итгэл үнэмшилтэд хөтлөгдөн дэд бүтц огт хөгжөөгүй хов хоосон ухаан удгийн талд бүхнийг нойлоос эхлүүлж байлаа. Энэ бол үндэсний хувийн хөвшил манлайлан бие даан хэрэгжүүлсэн анхны уул уурхайн дэд бүтцийн том төсөл юм а. Ухаан удаг төслийг нийт хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум $1 давсан. Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон энэ хөрөнгөөр бид Австралийн дэвшил технологийн нутагшуудан Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж усан болон сахилгаан хангамж гэсэн уурхайн дагагдах дэд бүтцийг орон сууцны хороолол сургууль цэцэрлэг автозам гэх мэт нийгмийн дэд бүтцийн хамт барьж төслийг бүтээн байгуулалтын говь нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уялдуулж хийсэн. Ингэснээр өмнө түүхийгээр гадагш зөөдөг байсан Монгол нүүрсийг дотоодоо нэмэгдэх шингээн боловсруулж олон улсын зах зээлд өс төхөц үнээр экспортлох боломжийг бүрдүүлсэн юм а. Гэхдээ энэ бүхнийг Energy Resource дангаараа хийчихсэн үү гэвэл үгүй юм а. Ухаан удаг төслийг Монгол компаниуд, Монгол инженерүүдийн хамтын бүтээл гэж хэлнэ. 4-5 жил үргэлжилсэн ухаан удгийн бүтээн байгуулалтад давхарцсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуй нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгох байхаа. Ухаан удаг төслийн гол үндэс нь Монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт гэж боддог. Үйлдвэр уурхайн бүтээн байгуулалтаа зэрэгцүүлж Монгол хүнээ сургах шаардлагатай байлаа. Нүүрс баяжуулах, уурхайн төлөвлөлт, орчин үеийн машин механизмын технологи, засвар үйлчлэгээгээд нарийн мэргэжлийн 4,000 гаруй монгол залууг бид бэлтгэсэн. Эдний дундаас Монголд өмнө байгаагүй цоошин, асар үнцэнтэй инженер мэргэжлүүд бэлтгэгдэн гарсан манай үндэсний оюуны том баялаг юм а. IPO хийнэ гэдэг бол бизнесмен хүмүүрийн мөрөөдөл. Үндэсний компаниудаас анхлан олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжаадах, бонд гаргах хэлбэрээр бид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.2 тэрбум $ийн хөрөнгийг босгож чадсан. IPO хийн гэдэг асар том хариуцлага олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийн гэдэг бол компани засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд ирэмб юм а. Уул уурхайн төсөл нь урт хугацаа шаардсан, эрсдэл өндөр гэдгийг манай Energy Resource-ийн замналаас харагдаж байгаа. Дэлхийн зах зээлийн коогших нүүрсний үнийн уналтаас болж компани маш хүнд байдалд орсон ч монголчууд итгэл дааж чадна. Энэ том төслөө өөрсдөө амжилттай удирдах чадвартай гэдгийг дэлхийд таниулахын төлөө зориглон зүтгэсэн менежментийн багийн шантаршгүй хүч хармайлт мянган ажилтнуудын маань хичээл зүтгэлийн дунд бид тулгарсан бэрхшээлийг даван дуулж чадсан. Мөрөөдөл бүхэн маань биелсэн үү гэвэл бас үгүй. Улс орныхоо бензин түлшний хараат байдлыг нүүрс шингэрүүлэх технологиор шийдэж хэмсэн гэж энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх Герман, Японы компаниудтай хамтарч судалгаа хийж 4-5 жилийн хугацаанд нэлээд хэдэн тэрбум төгрөг зарж зүтгэлээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх нефтийн уналт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ мөрөөдөл маань биелээгүй л явна. Өнгөрсөн 25 жил бидний амжилтын үндэс юу байваа гэж харахад ер нь альва байгууллагын бизнес амжилттай явагдахад удирдлагын зүгээс тэнцвэртэй авч явах хоёр асуудал байдаг. Нэгд бизнесээ хараатай оновчтой удирдах. Хоёрт тэр бизнесийг хийх сэтгэлтэй, урам зоригтой, мэдлэг чадвартай, тасралтгүй хөгжиж чаддаг тийм хамт олныг бий болгох юм а. Бизнесийн алсаарын тухайд гэвэл бид юм хийвэл аль болох дэлхийн шилдэгүүдтэй хамтарч ажиллая. Тэдний арга туршлагаас суралцъя. Тэдний түвшинд алсыг харж
дэлхийн хэмжээнд сэтгэдэг бай гэж зорж ирсэн. Тийм ч учраас Coca-Cola, Procter & Gamble, Shangri-La гэх мэт дэлхийд тэргүүлэх брэнд компаниудтай хамтарч ажилласаар өдөөрлөө. Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, юмд сэтгэлээсээ хандаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг. Бүхэл компанид байх ёстой эдгээр хүчин зүйлээс гадна MCS-ийн амжилтанд төлөөсөн хамгийн чухал зүйл юу вэ гэвэл бидний хоорондын харилцаа гэж хэлнэ. Бид анхнаасаа байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олонны уур амьсгал, харилцаагаа эерэг улаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн. Энэ өнөөдрийн бидний амжилтын үндэс юм байна гэж одооч боддгоо. Амьдралаараа тууж ойлгосон зүйлийг маань Харвардын эрдэмтэд бас нотолсон байна. Шинэ мянганы залуусаас ажиргалтай амьдрахад юу чухал вэ гэж асуухад хамгийн их буюу 80% нь мөнгө чухал гэсэн бол 50% нь мөнгнөөс гадна нэр алдартай байх чухал гэж хариулсан гинэ. Эрүүл энх ажиргалтай амьдрахад чухамдаа яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг Харвардын эрдэмтэд 1940-од оноос эхэлж судалжээ. Судалгаанд тухайн үед дөнгөж 10 хэдтэй байсан 724 залууг сонгоовч 75 жилийн турш тасралтгүй судалсан байгаа. Уг судалгаагаар мөнгө, алдар нэр, шаргуу хөдөлмөрийн аль нь эрүүл жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй юм байна. Харин гэр бүл, найз нөхөд хамт олонны халуун дулаан харилцаал хүнийг уртнаас удаан зарахад хамгийн чухал гэдгийг тогтоосон байна. Үүнийг сонсоод гэр бүл доктортой хамт олон амжилттай явахын үндэс нь харилцаа юм байна гэдэг улам бүр итгэх болсон. Өнгөрсөн 25 жилийг эргэн харахад бид мөрөөдөлтөө хөдөлгөтөн хийж бүтээхийн төлөө чөлөө завгүй зүтгэж явах тодорсон бэрхшээлийг эргэн тойрны хүмүүсийн эерэг дулаан харилцаа, сэтгэлийн дэмээр ачаалгүй давж зорьсон хэрэгэ бүтээж ирдэ гэж боддог юм аа. Дараагийн 25 жил биднийг юу хүлээж байна вэ? Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлтөөр тэнцвэс хэмжээний өөрчлөлт зөвхөн эх 20 жилийн дотор болно гэж ярьж байна. Технологийн хувьсгалууд хүн төрөлхтний түүхэнд асар том зөрчлүүдийг авчирсан. 18 дугаар зуунд уурын хөдөлгүүр зохиогдсноор аж үйлдвэрлэл эхэлсэн бол 19 дугаар зуунд цахилгаан хөдөлгүүр бүтээснээр масс үйлдвэрлэлийн ирэн эхэлсэн. 20 дугаар зуунд компьютерийн ачаар үйлдвэрлэл автоматчиж, одоо 21 дугаар зуунд дижитал технологиор бүхий л эд юмс өөр хоорондоо интернет сүлжээгээр холбогдох болж хязгааргүй их боломжуудыг нээж өгч байна. Бид өдөр тутамд юмсын интернет, их дата, хиймэл оюун, үүлэн технологи их үгсийг сонсох боллоо. Өнөөдөр содон сонсогч байгаа эдгээр өс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсгал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын эрдэм зүйл болж байна. Энэ өөрчлөлт бидний төсөөс асар хурдтай явж байна. 21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдтай хөгжлийг хэн ч таамаглаагүй маа. 1980 онд McKinsey Group-ийн хийсэн судалгаагаар 2000 он гэхэд дэлхийн хэмжээнд ердөө тэр бүм хүрэхгүй хүн үүрэн телефон хэрэглэж болно гэж таамаглаж байжээ. Тэгэхээр 2000 он гэхэд ийм тоо 1000 дахин давж тэр бүм хүн гар утас хэрэглэж байсан юм аа. McKinsey бол сая хүрэхгүй хэрэглэгч болно гэжсэнийг одоо яг 2000 он болоход бол тэр бүм хүн гар утас хэрэглэж байсан бол 2019 он гэхэд энэ тоо 5 тэрбум хүрч тэдгээрийн 3 тэрбум ухаалаг буюу смартфон хэрэглэгчд байх тооцоо гарсан байна. Дижитал технологи дэлхийг улам бүр хавтгай болгож байна. Энэ бүх технологийн хөгжлөнд даяарчлыг дараагийн шатанд аваачиж дэлхийд даяар хүмүүс хил хязгаар газар зүйн байр шийдвэрт хамааран гар утаснаас дуртай цагтаа хүссэн зүйлээ хаанаас ч бод хаанаас худалдан авах боломжтой болж байна. Өнөөдөр дэлхийд 3 тэрбум хүн интернетд холбогдсноор жижиг том гэлтгүй бүх компаниуд бүтээгдэхүүн үйлчлэгээ дэлхийд даяар зарах боломжтой боллоо. E-commerce буюу интернет худалдаа хөгжүүлэхэд connectivity буюу интернет холболт хүргэлт төлбөрийн систем гэсэн үндсэн 3 асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг. Бид хамгийн чухал буюу интернет холболтын асуудлаа шийдчихсэн. Одоо дараагийн асуудлуудаа шийдчихвэл даяарчлалын шин шатанд нэгднэ. Тэгэхээр зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах биш, дэлхийн хэмжээнд интернет холбогдсон 3 тэрбум хүн гэж сэтгэж зүтгэх хэрэгтэй. Цаашлаад энэ тоо дэлхийн бүх хүн амыг хамрах болно. Бага боломжуудаа ашиглахын тулд бид улам илүү нээлттэй байх хэрэгтэй байна. Далай лам хэлсэн байдаг. Монголчууд 20 дугаар зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Төвд Монгол 20 дугаар зууны эхэнд яг адилхан нөхцөлд манжийн эзэнт гүрний иргэшээлд байсан. Монголчууд нээлттэй бодлого явуулж дэлхийн эрсдэлтэй холбогдож улмаар тусгай тогтнолоо баталгаажуулж авсан. Харин төвдүүд өөрсдийн хил соёлоо авч үлдэнэ гэд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр 100 жилдээ харахад 21-р зуунд эргээд харахад төвдүүд асар том гүрний аслагдсан мөч хэвээрээ харин монголчууд тусгай тогтнолоос сэргээж дэлхийн соёл иргэшилтэй хөл нийлүүдэд алхаж явна. Тэгэхээр нээлттэй байж бусдыг хүлээн зөвшөөрж бусдад өөрийгөө таниулж шинэ мэдээлэл авч дэлхийдээ нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын амьд үлдэх хэл соёл эдийн засаг тусгай тогтнол хамгаалах ганц арга юм байна гэж Далай лам хэлсэн байгаа.
Тиймээс бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож хамтран ажиллаж байж 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгай тогтнолоо эдийн засгийн тусгай тогтнолоор баталгаажуулж чадах юм аа. Ирээдүйд бидэнд ямар боломжуудыг нээж өгч байна вэ гэвэл өнөөдөр интернетэд холбогдсон нэг хүн гэхэд гар утас, iPad, компьютер гээд хэд хэдэн цахим төхөөрөмж хэрэглэдэг болжээ. Цаашлаад юмс интернетэд холбогдохын хэрээр эдгээр төхөөрөмжийн тоо 2020 он гэхэд 50 тэрбум, 2050 он гэхэд 500 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байна. Хүний хэрэглэж байгаа бүх юмс тэрч бүхэл хүн өөрөө сүлжээнд холбогддог болох цаг ойртож байна. Юмс захимжиж интернет сүлжээнд холбогдохын хэрээр захим төхөөрөмжийн үйлдвэрлэл өсч алт зэс захиур газрын хор элементүүд гээд эрс бодисын эрэлт хэсгэн дамжиггүй. Хүн амын тоогоор дэлхийд хэрэгүүлдэг энэтхэг хятадж хотжилт мөддөөс харах төлөвгүй байгаа нь дэлхийн зах зээл когсцох нүүрс төмрийн хэрэгцээ их байхыг тодорхойлж байна. Ингээд бодохоор ойр ирээдүйд уул уурхай сарбал улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байсаар байх юм аа. Нөгөөтэйгүр уул уурхай бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Технологийн ачаар хүмүүс бага ажиллаж их аялах боломжтой болж байна. Мөдгөн хүмүүс 7 хоногийн 3 өдөр өдөртөө ердөө 4 цагад ажиллаж бусад цагаа аялал жуулчлах дэлхийн ертөнцтэй танилцах зориулт болно гэж Алибабагийн Жак Ма хэлсэн байлаа. Бид хөрсөнд орох баялгаа ашиглахаас гадна хөрсөн дээрх шавхцшгүй баялаг болох онгон байгаль, агуу түүх, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баг нь босгох хэрэгтэй байна. Жилдээ нэг биш бүр 5, 10 сая жуулчин хүл авах мөрөөдөлтэй байцгаая. Сая жуулчид Монголыг зориод ирэхэд нь тосч аваад үйлчлэхэд бэлэн байх том салбарыг бид хүний нөөцтэй хамт хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Жуулчд ирэх боломжтой зууны богинохон үйлд залуучууд танаар завгүй хөдөлмөрлөж байж байгалийн үзэсгэлэн түүхийн дурсгал, өв уламжлалт гэсэн шавхцгүй баялгаа эдийн засгийн эргэлтэндүүд оруулж чадна. Эрүүл органик хүнс үйлдвэрлэгч орн гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бас байна. Бүх юм захимжийн хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж органик хэрэглээг эрхлэх болжээ. Өнөөдөр хүмүүс органик хүнсийг хэд дахин илүү үнээр худалдан авах сэтгэл зүйн бэлтгэлтэй болж эрэлт бодиттой нэмэгдэж байна. Монголын хөрсөнд бордоо хэрэглэлгүй ургуулсан хүнсний ногоо үр тариа, тал нутагтаа тааваараа бэлдсэн малын мах, сүү, арьс ширноос, ноолур гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид зөв менежмент, маркетинг хийж чадвал эко, органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл өндөр үнээр нийлүүлэх бүрэн боломж бий. Уул уурхай хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дагсан эдийн засгийн дэд бүтц хөгжснөөр хотод биш хөдөөд ажлын байрууд олноор бий болж улмаар Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулж энд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм аа. Бид хойч үеэ дижитал нэрэнд хэрхэн бэлдэх вэ? 2045 онд гэхэд хиймэл оюуны ухааны чадвар хүнийхээс давна гэж эрдэмтэд таамаглаж байна. Японы эрдэмтдийн таамаглалаар 2030 он гэхэд тус улсын нийт ажиллах хүчний тал хувь нь хиймэл оюун ухаанаар солигдох юм гинэ. Технологи өндөр үндэс Японд ийм болно гэж бид бодож болохгүй. Хиймэл оюун ухаан, роботчлог их зүйлс улс орны хил хязгаарыг үл хамааран тархах болно. Үйлдвэрлэлийн салбарт хүний ажлын байр буурах хэдий ч нөгөө талдаа үйлчлэгээний салбарт шинэ ажлын байрууд бий болно гэж үзэж байгаа. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60% нь өнөөдөр байхгүй цоо шин ажил мэргэжлэр ажиллах болно гэсэн таамаглал байдаг. Ингэж машин хүнээс илүү ухаалаг болж алдаагүй ажиллаж байхад хүүхдүүдэд бид ямар боловсрол олгож аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээл сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах юм байна. Гадаад хэл тэр дундаа англи хэлийг сайн эзэмшиж, дэлхийн ертөнцийн нэг хэлээр харилцан холбогдож, интернетийн далай мэт их мэдээлэлээс чухал хэрэгтэй мэдээлэл шүүж, тунгааж авч сурч гэмээн хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүнд алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн их хэл уламжлалт соёлоо илүү хайрлаж хамгаалдаг юм байлаа. Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж бүтээлч сэтгэлгээ хөгжүүлбэл Монгол хүний бүтээмж үнцийн дэлхийд гайхах болно гэдэгт би эргэлзэх байна. Ирэх 25 жилд бид юу анхаарах вэ? Өнгөрсөн хугацаанд бид нүдэнд харагдах олон сайхан бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Харин нүдэнд харагдахгүй хэрнээ бидний өдөр тутмын амьдралд хэвшил болж бүр улс орноороо урагшлах хөгжихэд саад болж байгаа нэг том ухралт гарчээ. Энэ бол монголчууд бидний хоорондын харилцаа. Өнөөдөр харилцан ойлгоцож хамтран ажиллах гэдэг зүйл манай нийгэмд маш ихээр өгүүлж байна. Наад захын замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаас бидний харилцаа бие биенээ хүндэтгэх сэтгэл хичнээн доросныг харж болно.
дотоодоо төдийгүй гадаад улс орнуудтай харилцахдаа бид ямар алдаа гаргав гэдэгтээ дүгнэлт хийх цаг болсон. Зис нүүрсний зах зээлийн үн 2017 оноос эхлэн өсөж байгаа ч олон улсын бирж дээр бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьд бүгд нэг ижил нийтлэг зүйл байгаа нь хувьцааны хашин өсөхгүй 2010-аас 11 оны түвшнөөс хэд дахин доогуур байсаар байна. Энэ бол манай улсын байр байдалд олон улсын хөрөнгө оруулагчид ямар дүн тавьж байгааг мэдэх ерөнхий индикатор юм а. Юунаас болж бид өнөөдөр ийм байдалд оров? Монголчууд бид яагаад хөрөнгө оруулагчдыг хашрааж үргээх болов? Үүнийг зас залруулахын төлөө хэрхэн хамтдаа хичээл зүтгэх вэ? Энэ олон асуулт бидний хариулт өгөх ёстой болно. Дэлхийн жишгт хүрсэн уул уурхайн том төслүүдийг бид гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэд техник технологийн ачаар зөв хөтлөх ёстой. Стигвэс хоцрогдсон арга техник, хортой технологийн урсгаар газар дэлхийгээ шархлуулж хойж үедээ хоосон ирээдүйн үлдээх аюултай. Хурдтай хувьсан өөрчлөж байгаа энэ өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч хайрцагтдахгүйгээр бүтээлчээр сэтгэж чадсан хүн, хувь компани, улс орон хөгжих нь тодорхой байна. Хэдийгээр зис алт коогч нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний цанаад оронгүй технологийн нээлт гарч эдгээр эрдэс баял эрэлт хэрэгцээгүй болохыг ч үүсгэж чадахгүй. Ирээдүйд Монгол хүн Монгол улс даяараа эрүүл жаргалтай аж төрөхөд мөнгнөөс илүү харилцан хүндэл энэрэнгүй сэтгэлийг эрхэмлдэг болох нь чухал байна. Бизнес бол өгөхийн ухаан болохоос авахын ухаан биш маа гэж нээлттэй нийгмийн их батын хэлсэн онсон тодорхойлж гэж би боддог. Бизнесмен хүн амжилт бүтээлийнхээ амтанд шимтэж улам ихийг хийх урам зориг орж дараагийн даваа нухцааг давж ирч хүчийг олж авдаг болохоос зөвхөн мөнгөний төлөө улайран зүтгэсэндээ энэ бүх ажлыг хийдэггүй юм шүү. Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж хүнээр бол эд гялцах 25 насны дээрээ явна. Өнгөрсөн хугацаанд ажлын байр бий болгож татвар шимтгэлээр улсын төсвийг бүрдүүлэхэд компаниудын нийгмийн үүрэг чиглэгч байсан бол одооноос нийгэм тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хариуцлага чиглүүлэх цаг нэгэнт болсон. Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхайн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүн эргэлтийг хангах боломж Монголд байна. Боломжоо зөв ашиглаж гэмээр олон шинэ ажлын байрууд нэмэгдэж орлоготой ашигтай бизнесүүд бий болсноор эдийн засгийн өсөлтийг эргэн болгонд айл бүрт хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэнэ. Дүгнэж хэлбэл дижитал эрен үе даяарчлалыг дараагийн шатанд гаргаж интернет сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүний